So hi guys, тэгээд сонгуульт төлөвт маань тавтай морь Лахманд Бэг байна. Шинэ бичлэгээр уулзаад байгаа баяртай. За би яг одоо хаана байгаа юм хөл Америк улс нэгдсэн улсын эрхчлөөний хөвшөөний ард байна. Урд байна. За тодлоо тоглосон. Вьетнамын одоо Вьетнамда байгаа тэг Батаяд тэгээд өнөөдөр болохоор мини шам гэдэг ийм одоо юу гэх юм бэ дэлхийн алдартай барилгууд ч юм одоо бүтээн байгуулалтын юм жижигрэлсэн хувилбарыг үүсгэх гээд ирсэн байна. Тэгээд манай ээж эсэг юу лээ? Иргэн тойрноо харуулаарай гэсэн тэгээд иргэн тойрноо жоо хажиглах харуулъя. Ийм гоё бүтээн байгуулалтууд биш. За нэг ийм хүү тэгээд такс нь болохоор Монгол мөнгөөр нэг 20,000 орчим болсон. Тэгээд ямар хөө сэтгэлдэлтэй байгаа юм бэ гэх юм бол бас дайжгүй. Ерөн болол хөөхөн. Яг юу гэмд одоо нэг амар нэг одоо нэг барилах сонирхтой уран барилах ч юм уу эсвэл нэг иймэрхүү одоо сонирхдаг урлагийн сонирхдаг хүн энтерд бол бүр илүү сонирхолтой байх гэж бодож байна. Надад бол ер нь бол ажиг сонирхолтой байна. Одоо энэ минийг одоо юу гэдэг эхлээд нэг иймэрхүү юм байдаг штэ гэд ганц нэг зургнээс харж ирсэн. Тэгээд яг ингээд жижиг рүүсээ ингээд барьдсан ингээд бодит юм болгоо хараад ингээд үзэх бас нэг өөр байна. Гоё байна. Тийм гууд нөгөө нэг манифест гэж яриад байдаг шүү дээ. Нэг илүү ингээд ойртоод байгаа юм шиг. Одоо би тийшээгээ ингээд Австралиг Сиднейд гэдэг үү дээ хаана гэдэг үү тий. Тэр барилга жишээ нь ингээд тийшээ очих зорж байвал одоо ингээд жижигэр ус хувилбараар хаснаа дараа нь ингээд том яг бодит байдал дээр очсон байгаа ч юм уу тий. Тэгж мэгж бодонгууд амар гоё байна. Тэгээд нэг тийм тоглоом шиг ингээд сонирхолтой юм байна надад санагдлаа. Тэгээд илүү жоохон одоо энэ бичлэгээ дуусчаад илүү ингээд жоохон нарийн детальчилж ингээд юм хүмүүс хараад. Гэтэ одоо нэг яг тиймэрхүү юм сонирхдаг хүмүүс бол бүр илүү гоё детальчилж ингээд харж мараад ингээд үзэх байсан баг. Тэгээд Монголд нэг юу яддаг штэ нэг ингээд сахалтай эндээ ингээд мик энтер хийцээ яваад идэг нөгөө баримл ингээд яриад идэг залуу тэр найзууд ирээд үзсэн бол илүү гоё. Тиймэрхүү хүмүүстэй явж исэн бол илүү гоё тайлбарлуулад илүү гоё сонирхолтой байх юм болоо. Тэгээ Монголд биш үү те бас ийм хийх юм хийдэг байдсан болоо гэж бодлоо. Тэгээ хийх юм бол бас хүн амт ингээд ирээд үзээд бас тэрийн гоё хөтөчтэй ингээд баримлчтай ч юм уу те иймэрхүү тайлбарлуулаад илүү гоё юм санагдчих надад лав. За өнөөдөр нэг тиймэрхүү Таиландаар нэг иймэрхүү юм хийж өнгөрүүлж чинь тэгээд орой болвол орой нараа Москва байна. Москва. Хурш Баатар Москва. Тэгээд орой болохоор нөгөө нэг юу байгаа штэ. Хүлгүүд нөө Японы ямар багтай вүлээ? Тэр клубын нэрийг мартчихжээ. Өстой гоё тоглолт болох. Тэгээ хусах юм бол угаасаа бай. Хожих юм бол плей-офф шүү дээ, тий. Тэгээд миний хувьд болохоор үндэсний дээдлигийн Эпс багийн ерөөдөө фэн 3 жилийн өмнөөс ерөөдөө бол Эпс багийн фэн болсон. Тэгээ 3 жил Солонгосоос ингээд бага дэмжсэн. Тэг ингээд одоо ингээд очоод яг ингээд нөгөө нэг очиж ингээд бодитоор үзнэ гэхээр амар сэтгэл бас Монголд бол догдолж байгаа. Тэгээд фэнүүдтэйгээ хамт гэсэн ингээд амар гоё санагдаад байгаа. Тэгээ бас нэр Монголд очоод
Өмнөх видеон дээр болохоор нөгөө хийхийг хүсэжсэн зүйлүүд гэсэн маш тэ тэрнийхээ үргэлжлэлийг явж байгаа шүү. Бас мэдээж Монгол махтай Монгол хоолоо бас итгийг бас нэлээд хүсэж байгаа. За нэг тиймэрхүү байна манайхаа. Тэгээд энд нэр хамгийн одоо бас Таиландд манайхаа нэр энд ганц манай хөлгийн гишүүд маань манай YouTube-ыг үзэж байгаа хүмүүс байх юм бол нэр юу үзэх бас талаар гоё доор комент үлдээгээрэй. Сайн нөгөө Tiger Park руу ороод үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь юу юм бэ? Нэг 100,000 баахт гэж байна. Тэгэхээр чинь нэг 100 гаруй мянган төгрөг гэсэн үг юу те. Тэгээд өмнө нь битээ нөгөө Вьетнамд тэрийг үзсэн болохоор бар Tiger Maya үзсэн болохоор тэгээд дахиад энд нэг амар нэг Tiger үзэх сонирхолгүй байна. Тийм такс яг нэг давуу тал нэг жоохон давуу тал нь юу юм бэ гэхээр нэг заяо нэг бартаага ингээд одоо сонгоно дотроос жижигэнтэй юм уу томтой нэг юм уу яа тэгээ 10 минут болоод 1000 багт. Тэгээ нөгөө бар нь ингээд мансуурсан байж идэм байлээ байдаг гэсэн. Ер нь бол харсан чинь тиймэрхүү л байрлаа. Тэгээд ингээд бүхсэн минээс нь доошоо ерөөдөө хүрээд ингээд зураг мураг авах болно. Тэгээд 1000 багт гэсэн байхгүй. Тэгээ за үтцсэн юм. Тэгээд зүгээр тийм амт ингээд яхаа нэг л жоохон сонирхолтой болоод болцсон. Тэгээд удахгүй маргааш юм уу нөгөөдрөөс ерөн болвол юу болно? Хамгийн гол зорилго гэх юм бол юу хүсэж байгаа вэ гэхээр заан байгаа. Заан дээр сууж нуруу явах ч юм уу, заан харах те. Тэр бол хамгийн сонирхолтой Таиланд. Гэтэ хамгийн том зорилгоо ерөөдөө бол Таиландд нэг 3-4 жилийн өмнө бодож байсан зорилгоо бол биелүүлсэн байгаа. Тэгэхээр боссон ч яг сайхан сард жоохон ингээл гоё амарж гоё жилэрж байгаа. Тэгэл Монголдо очоод ерөн хийх ажлууд бол зөндөө байгаа. Тэгээд эхнээс нь ингээд гоё влого бичээд ингээд нэг гоё тэмдэглэл үлдээгээд тэгэл тэднийг ингээд биелүүлэх гээд байгаа нь хамгийн гол зорилго байх одоо байхгүй ингээд ярьсан юмнуудаа бүгдийг биелүүлчих юм бол амар гоё мэдрэмж авах гээд байгаа юм. Тэгээд ерөөдөө бол ингээд влог бичлэг хийгээд байгаа. За манайхаа тэгээд өнөөдөр нэг иймэрхүү байна. Дараагийн 8 минутын эдитгүй бичлэгээр уулзцаая. Манайхан дэмжиж лайк, subscribe хийгээд нэр доор комент хэсэгт манай найзууд үзчихвэл комент үлдээгээрэй. Тэндээ бөөнөр нэгдэж байгаа шүү. Ер нь бол Facebook-ээс YouTube дээр арай үнэн бодтойгоор хөдөлгөөн гоё